Цтай охины сэргэлт өдөр 9. Хязгаарлагдмал итгэлүүдээ суллах. Сайн уу хөөрхөн охин минь? Өчигдөр бид дотоод үнцэнээ мэдэрсэн. Өнөөдөр бол дараагийн түвшний алхам. Чамайг дотроос хязгаарлаж байдаг үнэн мэд итгэлүүдийг суллах өдөр. Тэр итгэлүүд хаанаас ирсэн бэ? Надад болохгүй, би хангалтгүй, мөнгө олох хэцүү, хэтэрхий оройтсон. Гих мэд чимээгүй өчүүхэн бодлоод ч үнэн мэд шингэчихсэн байдаг. Ийм итгэл үнэмшил бол амьдралын шүүлтүр. Түүгээр л чи өөрийгөө мөрөөдлөө боломжоо харж ирсэн. Харин өнөөдөр чи тэр хуучин шүүлтүрүүдийг хурааж, шинэ итгэл үнэмшил рүү ухамсараа дахин тохируулна. Сэтгэлийн шивнэ. Миний өмнө зогсож буй хязгаар бол зүгээр л миний итгэлээс ургасан төсөөлөл. Өнөөдрөөс эхлээд би түүнээс чөлөөлөгдөж байна. Өнөөдрийн дасгал итгэлийн тайлал. Хуучин шүүлтүрээ тайлж, шинэ давтамж руу шилжих алхам. Цаасан дээр 2 баг нь гаргаарай. Баг нь 1. Намайг хязгаарлаж байгаа итгэл. Тухайлбал, би хизээж хангалттай сайн байж чадахгүй. Баг нь 2. Шинэ итгэл үнэмшил. Тухайлбал, би өдрөөс өдөрт улам хүчирхэгжиж байна. Жишээ, хуучин итгэл. Би үргэлж бүтлгүүддэг. Харин шинэ итгэл, бүх зүйл надад үйлчилж өсвөл тавчирдаг. Хуучин итгэл, мөнгө надад хомс. Шинэ итгэл, мөнгө миний амьдралд байнга эргэлдэж байдаг. Хуучин итгэл, би дэндүү мэдрэмтгий. Шинэ итгэл, миний мэдрэмж бол миний авьяас. Өнгөрсөнд шингэсэн итгэл бол линз шиг амьдралын үннийг бус, тэр итгэлээр шүүхсэн хувилбарыг л чамд харуулдаг. Тиймээс чи би хизээч амжилтанд хүрэхгүй гэж итгэдэг бол амьдрал тэгжил харагдаж, тэгжил мэдрэгдэнэ. Харин шинэ итгэл гэдэг бол шинэ линз. Түгээр чи өөрийгөөч, боломжийгч мөрөөдлөөч дахин харж эхэлнэ. Энэ бол нэг удаагийн дасгал биш. Хэрвээ чи үнэхээр шинжлэхдгийг хүсэж байвал энэ дасгалыг 7 хоногт 1-2 удаа эсвэл хизээ дотроос ч би чадахгүй гэх дуу хоолой сонсогдох бүрт дахин хий. Шинэ итгэлээ бич, унш, төрж буй сэтгэл хөдлөлөө мэдэр. Тэр чиний шинэ унтраалга болно. Хэрвээ хүсвэл эдгээр шинэ итгэлүүдээ жижиг цаасан дээр бичээд, толинд наах, дэвтэртээ давтан бичих, эсвэл дуу хоолойгоор уншаад бичлэг хийгээд сонсож болно. Эсвэл affirmation болгон өдөр бүр уншиж ч болно. Давтамж үүсвэл итгэл баталгааждаг. Тэгээд эцэст нь энэ бол ухамсараа шинжлэх хамгийн бодит алхам юм шүү. Энэ бол чиний хүчээ буцааж авч буй өдөр. Өөрийнхөө амьдралын хөтөлбөрийг хэн нэгнээр биш, чи өөрөө бичиж эхэлж байна. Итгэл хизээж туйлын үнэн байгаагүй. Чи түүнийг сонгосон. Тэгвэл одоо шинэ итгэлийг ч бас сонгож болно. Зөөлөн зөрөгтэй алхаж байгаа чамд талархъя. Чиний хөтөж марлаа.